Багнуур дүүргийн дулааны станц төрийн хөгжимч компани дээр ирээд байна. Тэгээд ерөнхий инженер Хамсуурын ерөнхий инженер маань бас асуудлуудаа танилцаад танилцъя гэж ирсэн байж байна. За тулгамдж байгаа асуудлуудаа танилцуулаад бас Багнуур станцынхаа нэг түүхийг нэг товчхон бас та Улаанбаатарчуудаа хэлээд өгье. За удахгүй одоо өвлийн ачаал эхлэх гэж байгаа энэ өдрүүдэд нийслэлээс дарга нар ирээд ажилтнууд танилцсараад бас талархаж байна. Багнуурын дулаан станцын хувьд бол анх 1980 онд энэ уурхай халаахаар зориултаа баригдсан. Дараа нь яг уурхай төрсөн хот байгуулагдахад хотын дулааны бас хариуцгаар болоод ингээд өргөтгөл хийгдээд ажилласан. За өнөөдрийн байдлаар 45 дахь жилд ажиллаж байна. Тус дулааны станц. За Кавитас 28 зугтаа 11 зугтаа үйл ажиллагаа явуулдаг. Ер нь технологийн хувьд бол за нэг 60-70 оны тухайн үеийн нэршлэр бол зөвлөлт холбоот улсын технологиор хийгдсэн. Яг тэр технологийн дагуу ажиллаж байгаа. зөв ерөнхийдөө бол үндсэн хөрөнгөний ажил хугацаа дууссан. Технологи бол тодорхой хэмжээр хуучирсан. За ер нь сүүлийн жилүүд бол жаахан хүндрэлтэй байгаа. Өвлийн бэлтгэл ажиллагаа хахад. Жишээлбэл энэ жилийн хувьд өөрөөр хэлбэл 25-аас 26 оны өвлийн их ачааллыг давах төлөвлөгөө гаргахад нийтдээ нэг 12 тэрбум төгрөгийн 170-аас 220 нэр төрлийн ийм ажил одоо техникийн шаардлагаар хийхээр төлөвлөгдсөн. Инженер техникийн төлөвлөгөөр бол. Гэхдээ станцын хувьд бол бас эдийн санхүүгийн хувьд чадвармуу тоочроос энэ хэмжээний засвар хийж чадахгүй. Тийм учраас бид нар одоо бас тодорхой хэмжээр хасалт хийсээр байгаад за 1.2 тэрбум төгрөгийн нэг 40-од төрлийн их засвар тэжээх хөрөнгө оруулалт ажил хийхэд төлөвлөд тэрийг бол энэ зүүн одоо хийгээд 9 сарын 15 гэхэд сүүлийн ажил дуусгаар байгаа. Ингээд одоо өвлийн ачаалдаа шилжин. Гэхдээ энэ дээр яаж нэг үл одоо нийт одоо техникийн шаардлагатай ажлын нэг 10% л энд хийгдэж байгаа. Тэгэхээр цаана одоо 90% нь үлдэж байна гэсэн үг. За иймэрхүү нэг байдал бол энэ сүүлийн хэдэн жил бас өргөжлөд байгаа. Энэ нь бол станцын одоо өвлийн эд ачааллын найдвартай хэвийн ажиллагаанд бол тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Энэгээр бол одоо хангалттай биш гэж одоо үзэж байгаа. Ийм учраас одоо станцын энэ найдваргүй байдлыг бол ер нь бол шинжлэх шаардлагатай болж байгаа. За энэ төрөнд бол энэ өвлийг одоо яаж давах вэ гэдэг асуудал дээр бид нар санаа тавьж байгаа. Тэгээд саяны байдлаар төлөвлөсөн байдал юм байгааг одоо дарга нарт танилцуулж байна. Ерөнхийдөө бол одоо тэгээд бид нар өвлөөс болчих биш ямар ч ус өөргөө давуу өвлтөөгөө золгон. Тэгээд яаж ингээд одоо авааргүй байдлаар гарчих хэмжээнд ажиллах гэсэн юм зүтгэлтэй ажиллаж байна. Байдал бол ерөнхийдөө юм байгаа. Станцын хувьд бол одоо энэ станцын техник технологи хуучирсан учраас одоо шинжлэх асуудлыг өнгөрсөн жилүүдэд тавигдсан. За эцсийн үр дүнд одоогоор гарч байгаа бол за нэг 158 мегаваттын дулааны станцыг энэ станцын дэргэд арталт нь одоо дэд үтсийг ашиглаад барих гэсэн ийм зураг зөв хийгдэж байгаа. Засаг даргын биш нийслэлээс ирсэн дарга нарын саналаар бол дулааны станцд барьснаас нэгэнд одоо их усүр барьж байгаа бол цахилгаан дулаан хослон үйлдвэрлэлийн дулааны цахилгаан станц тодорхой хэмжээний чадaltaй дулааны цахилгаан станц барьвал одоо танаханд ашигтай энэ талаар ярилцъя гэсэн ийм санал өгж байна л дээ. Тэгээ энийг бол бид нар одоо тухайн үед нэргээд одоо холбогдох байгууллагуудаараа дамжуулаад арий. За өнөөдрийн хувьд бол энэ өвлийг давах гол ажил дээр бол ерөнхийдөө одоо энэ их засвар тэжээх хөрөнгө оруулалтын ажлын хангалтгүй байгаа гол шалтгаан нь бол дулааны станцын хувьд бол одоо санхүү эдийн засгийн чадваргүй байдалтай холбоотой гэж би түрүү ярьсан. Энэ юутай холбоотой гэхээр урд нь станц бол угаасаа алдагдaltaй ажиллаж байсан. Өнгөрсөн 24 онд бол алдагдлын урд жилүүд тэр алдагдлын хэсгүүдийг бол одоо төрөөс татаац маягаар өгч ингээд бид нар ажиллаж ирж байсан. 24 онд бол дулааны эрчим хүчний үнийг нэмэгдүүлээд татаацын асуудлыг бол тэглэсэн. Ийм байдлаар төлөвлөгөө бид нар хийгдээд одоо яамнаас удирсан төлөвлөгөө хийгдээд явж байсан. Тэгтэл дулааны тариф хойшлуулаад дулааны тариф бол хойшлуулснаар татаацаа тарифыг мөрдөх боломжгүй болсон. Ингээ хойшлогдсон. За татаацын асуудал өнөөдөртөө шийдэгдээгүй. Ийм учраас яг өнөөдрийн байдлаар бол дулааны асуудал хамгийн хүндрэлтэй нь бол энэ санхүү эдийн засгийн асуудал байна. Тэгэхээр
тарифын асуудлыг нэгэн тооцоолсон юм чинь одоо татаалын асуудлаар энийг шийдэх байх гэсэн байдлаар бид нар ойлгож байгаа. Энэ талаар бол одоо эрчим хүчний яам зохицуулах хороо тэгээд газрууд одоо мэдгэж байгаа. Энэ удаад одоо нийслэлээс ирсэн дарга нар бас танилцуулж байна. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар одоо энэ өвлийн ачаал эхлэх одоо энэ мөчд өгчихсөн энэ үед бол энэ станцын эдийн засаг санхүүгийн асуудлыг тооцсон, татаалын асуудлыг тодорхой хэмжээнд хурдан шийдэж өгөх асуудал тулгуундаа байна гэдгийг ярмаар байна. Цалингаа тавьж чадхааргүй хэмжээнд хүрсэн байна. Тэгээд одоо танад хэдэн ажил тэгээ орж зуухнуудаа танилцсангаар яриад байгаа. Манайх бол 140 ажилчтай. За 140 ажил. Өнгөрсөн жил бол бид нар дулааны одоо өвлийн ачааллын гормоо 100% барьсан. Тасралтгүй хэвээ ажилласан. Танаа бол суурьлагч зүйцэн чадалсан 170 гикал цаг юм байлээ шүү дээ, тий? Тий, 170. Одоо та техникийн байдлаараа дээдлэг 70-ыг өгч чадна гэж байна. 74 гикал цагийг өгж оргил цагийн үедээ гарч байгаа, тий? Өнгөрсөн жил бид нар чинь борлуулалтаа 100% хийцсэн. Орлогоо 100% авсан. Гэхдээ энэ маань цалингаас дэшээ гарахгүй. Одоо мөнгө. Тэгээд нөгөө 24 онд чинь нөгөө цахилгаан дулааны үнийг нэмэн гэж төлөвж ирсэн боловч тэгээд үн нэмээ татаасгүй байхаар байсан. Татаасыг хасчаад үн нэмэх хугацаагаа хойшлуулсаасаа болоод одоо ингээд цалингаа тавьж чадахгүй хүндэрсэн нөхцөл байдалтай орж байна. Тэгээд зуны цагт бол манайх борлуулалтгүй болчихдог учраас бүр хүндрэл орчод байна. Тэгээ миний түрүүний яриад байдаг зөвхөн дулаанаар шийдэн гэдэг чинь өөрөө яг хүндрэл нь тэр байж байгаа тийм ээ. Тийм ээ. Зөвхөн нөгөө зуны цагт борлуулалтгүй болчихдог учраас ингээд 45 жил ажилласан станц 45 жил тасралтгүй ажилласан. Станц. Тэгээ үндсэн даргалт сурыг удсан байна тийм ээ. Тэгээ яг тодорхой хэмжээнд хийсэн хангалтгүй хэрэгдэд байгаа л да. Та 12 тэрбум гэж төлөвлөөд байсан 1.2 тэрбум болох 12 тэрбум дээр заашгүй хийгдэх ямар технологи ажлууд байсан? Тэн дээр бол үндсэн даргаллыг зуухыг шинжлэх асуудлууд байлаа. 100% шинжлэх. 100% шинжлэх. Дулаан хэмжээ системд нэг хэсэг шугам хоолойг одоо шинжлэх ийм шаардлага байлаа. Тэгээ их засвар хийж байгаа учраас жаахан замраагүй байна. Одоо засвар хийж байгаа юу? Энэ жил тэгээд 1.2 тэрбум дээр ажлуудаа төсөглөөд хийгдээд эхэлж байгаа гэсэн үг үү? Жишээл одоо энэ заалхан ажлыг хоёул энэ ч байж байгаад үзэгчтэй нэг харуулдаг. хийж байгаа юу энэ л дээ. Улаанбаатарчуудаа шууд сонсогдож байгаа юу те? За ингээд үндсэн 100-ны 100 одоо 100 эсхүүд энэ л дээ. 100-ны эсхүүд ингээд юуны эн чинь ямар төрлийн 100 хэд 8 байгаа гэсэн. Улс хэрэгтэй. Каотес 8 гэдэг бусламтга үйтэй 100. Энэгээр нийш явчих. За. Мэдсэн хүмүүсээр хэлэн болохоор. Сайн байна уу та? Ажиллаж байгаа 100-ны тэнд очив тийм ээ. За яг ажиллаагүй 100-ны ажиллаж байгаа 100-ныхаа тэнд очил яриад тэгээд явчих. Ерөнхийдөө 100-нууд энэ л дээ. Нэг 100 нь өөрөө ойролцоогоор хэдийн хүчин чадалтай? Хэдийн 20 гикалаар дулаана. 20 гикал. За нэг 8 гэдэг чинь уулнаа тэгээ 100 жаа. Тэгээ нэг мегаваттар бол 18 мегаватт гэсэн үг шүү. 18 мегаватт. Нэг нь. Хаасуултыг хүчин чадлаа. Сайн байна. Хөөцөө социализм үеийн УБТ гэдэг үү? Иргэх КВТС. Өнөөдөр нэг 100-аа ажлуудаа халуус өгч гинөө. Одоо бол зуны ачаал ганцхан 100 ажиллаж байгаа. Хэрэглээний халуусан зориулаад. Улшинтэй 100 бол ингэж чаддаггүй байхгүй нааш хэрэгтэй. Улшинтэй байсан шүү дээ. Одоо нэг утгаар болохоор юм байна. Улшинтэй 100 ч зүгээр Монгол гэрийн 100 шиг л болсон шүү. Энд дээр насаас тавьчихсан. Тэгээ бараас нэг агаараар үлээгээд буцалж байгаа байхгүй. Хамаа дараа 12 тэрбумаас 1.2 тэрбумаар энэ жил ямар засварууд хийж байгаа. Тэгээ гол үндсэн 100-нуудын шинжилгээ ажлууд хасагдсан юм байна шүү дээ. Тий, 200-ны шинжилгээ ажил хасагдсан. 100 хүртсэн тэрийг хийгээд дуусч байна. Одоо сая тэр хамгийн заадлын загт байсан. Одоо энэ үйл ямар хүндрэлтэй асуудлууд тулгархаар нийслэлийн зүгээс эрчим хүчний яамны зүгээс одоо яг юун дээр анхаарч яаж дэмжиж болохоор өвлийн бэлтгэл ажил одоо ийм бид нар одоо төлөвсөн ажил ямар ч гэсэн дуусчих хэвээр. За. Тэгэхээр нэг 10% хангацлаа гэсэн үг. За тэгээд бид нар яаж ажиллах вэ гэхээр ерөнхийдөө бол бас сүүлийн хэдэн жил яваад ирлээ. Техник хяналтыг маш сайн тавиад аваар гарахаас л урд сэргийлж чадах хэрэгтэй байна бид нар. Бэлэн байдал нөөцөлбөг. Аваар бол ингэдэг л аваар гэнт гардаг ч би бас яг дөгччоод гардаг
Ийм асуудлууд байдаг. Аха. Тэрийг урдсаа мэдэх юм бол харин аюулаас таарч боломжгүй. Тэр үед яд гэхээр гинтийн мөнгө төгрөгийн төлөвлөгдөөгүй юм гарах одоо юутай. Тийм юмуд гардаг л да. Тэрийг шийдчих юм бол бас өвлийг авааргууд авчих боломжгүй. Өөрөөр хэлбэл ингэж штэ хэн бас нэсэн дараа энэ бидний төлөвлөд хийж чадахгүй хасагтана гэдэг чинь хийдэг үлдсэн байдал байна гэсэн үг шүү дээ. Аха. Тэднээс маань юм гарах юм бол тухайн үед нь ямар нэгэн байдлаар шийдчих одоо санхүүгийн хөл суртал бол тэгээд шийдэн шүү дээ. Аха. Шөнө өдрөг ажиллаад одоо асуудлаа шийдэн шүү дээ. Огт юм авч чадахгүй бол хамгийн хүндрэл байдаг байхгүй юу? За эндээсээ ярьчих. Түмэ лави асаагаад өгч. Каспар. Хааргийн сүйдэр зогсож За байгаа эндээс манай юу явж байгаа юу? Лайв. Бүгд үү? За эндээс хэн даваа суран дарга битээ хамаа идэртэй байж байгаад юг базаад нэг ярьч явж байгаа юу? Явж байгаа юм байна. Түлхчихье. Сүжээ тасарсан байна уу? Түмэ лайв асаач. Сүлжээ авахгүй байна уу? Багнуур юу сүлжээ муу юу? Зарим скутер унаа. Унана. Одоо энэ юун дээр Mobicom юунтэй төсөл тавиад яах юм бэ? Өсөв 50 байгаа. Аха. Мобильтой бас нэг хоёр антен бас сам яа байгаа. Аха. Одоо тэд нар чинь хүсэл тавиад яачаар айгу хурдан шийдвэрлэж байгаа бас тэр нь бол. Тийм, ер нь уг Бизнесээ буцаж он чинь интернет ашиглаж байгаа хүмүүс байна. Чинь орлогч. Тэр United Mobicom хоёр бол харцсангүй хүсэл тавихад бол хөлөө орлого шийдвэрлэжсэн. Маш хурдтайгаар юунуудаа шийдэл явдаг да. За хоёулаа энэ чи станцын өмнө ингэж зогсож байгаа. Саний асуудлуудаа нэг хаагаад ярьчмаар байна. Хачиж. Манай хүн хэлдэг. Аха. За би юу яач тэнцээ зэрэг лайв эхлүүлж байгаад одоо сүлжээ орж байна уу? Тэнцээ би эхлээд зэрэг лайв хийж. Налуу гараа зогсож байгаа. Түмээ лайв төлөвчмээр хэ хурдаа. Одоо хурдаараа. Энд ч нөгөө тасалбаргүй бичлэг яваад байгаа юм. А? За 1 2 1 2 сонсогдож байгаа те. За юун дээр өнөөдөр Багнуурын дулааны станц дээр ирж ажиллаа. 1980 онд ашиглалтанд орсон. Нийт 900, 800 нь бол хуучны суйрлагдсан хүчин чадлаараа 170 гикал цагийн суйрлагдсан хүчин чадалтай. Тэгээд 2024 онд Монгол Улсын засгийн газраас эрчим хүч дулааны үнийн тарифын бас тохируулга хийсэн. Дулааны үнийн одоо өсөлтийг тодорхой хэмжээгээр бол хэрэгжих хугацааг хойшлуулсан. Үүнтэй холбогдуулаад тухайн үед Багнуурын дулааны станцын нөгөө төрөөс өгдөг татаасыг бол хасцсан байсан. Өнөөдөр тэгээд буцаж одоо үнийн өсөлтийг бол хойшлуулад татаасыг бол хойшлуулснараа өнөөдөр бол 134 ажилтнтай. Тий. 134 ажилтнтай манай Багнуурын дулааны станц мал цалингаа давхад хүндрэлтэй байдал бол үүсэж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар үйлчлэлтийн бэлэн байдлыг хангуулах гад техник технологийн ихцсар дээр 12 тэрбумын санд өгсөн боловч 1.2 тэрбум дээр баталгаажиж дөнгөж техник технологийн бэлэн байдлыг бол 10% та бол хангаад байна. Энийг бол нуулгүй ярих хэрэгтэй. Өнөөдөр бас Монгол Улсын засгийн газрын хэмжээнд энэ эрчим хүчний салбарт онцгой дэглэм бол ерхий сайдаар тогтоож ажиллаж байгаа. За цаашдаа энэ үйлдвэрийг бол бид нар шинжлэх шаардлагатай. Багнуур дүүрэг маань цаашаа хөгжөөд ингээд бол дулааны асуудал бол хамгийн чухал. Гэвч дулааны өөрөө станц маань дангаараа ажиллахаар зөвхөн өвлийн оргил ачааллын үед ажиллаж 100 зөвхөн хэрэглээний халуусан дээр л дулаан өгдөг учраас бол бизнесийн хувьд бол нэлээд алдагдaltaй зуны хөлрүүлдүүд ашиглаж үйл ажиллагаа хийхэд бол алдагдaltaй тусаад байдаг. Ийм учраас ер нь бол
бид нар дулаан цахилгаан хосолсон байдлаараа шийдэж Улаанбаатар хотын ТЭЦ 4-ийн одоо горим гэсэн үг. Багт хаягдл одоо турбиныхаа усыг бол халаалт нь ашигладаг учраас эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй байдаг. Тэгэхээр энэ эрчим хүчний салбарт дулаан цахилгааныг хосолсон байдлаар турбин зоохны шийдлийг хийж явах нь бол эдийн засгийн хувьд нэлээд хэмнэлттэй. Цаашаа станц бие даагаад явах юм байдлаа бэлэн байдлыг бол бүрдүүлдэг. Тийм учраас би бас өнөөдөр энэ хамаа дарагтайгаа ярилцаад даваа суун дарга бүтээр бол юуг ярьж байгаа нөхөр бол мэдээж энэ дулааны станц бол нэлээд ашигтай болсон. Хувийн эрхлүүд бол өөрсдийн хөрөнгөөрөө бол хий гэж бол маш олон одоо сонирхлоо илэрхийлдэг. Сая бид нар Улаанбаатар хотын хэмжээнд бол ТЭЦ дулааны 5 дугаар цахилгаан станц хог шатаж эрчим хүч боловсруулах 34 мегаваттх, ТЭЦ 5 бол 300 мегаватт цахилгаан 340 гикалын дулааны тэгээд төр үеийн түншлэр нэгсэндээ хувийн бишэд мөнгө гаргаад хийх загвар бол хэрэгжүүлээд гэрээлэх шатанд айл айлтаа бол явж байна. Ийм учраас ирээдүйд ирэх 2026 онд нийслэлийн төр үеийн түншлэр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хөтөлбөрт энэ Багнуурын станцыг дулаан цахилгаан хоссон байдлаар шийдвүүл бас оновчлолтой байж болох юмаа гэдэг бол анхны яриаг бол би Ламаа инженер даваа суурин дарга бүтээр бол яриад байж. Цаашид эрчим хүчний яам зохицуулах хороо мөн шатар сайд бүтцэн хөгжлийн сайд нартайгаа энэ асуудлыг зөвлөж хэрвээ боломжтой бол 2026 онд Багнуурын дулааны цахилгаан станцыг цахилгаан дулаан хосолсон байдлаар бол нэлээд 300 мегаваттын хэмжээнд ч юм уу яриул бид нар хувийн эрхлүүд цаашаа хийчихнэ гэсэн үг. Төсөө өрнө гарахгүйгээр тийм ээ. Нэлээд ашигтай байдлаар бид нар бол нийслэлийн зүгээс тэзүү хийгээд хуулийн дагуу сонгон шалралт хийгээ явуучвал цаашид энэ Багнуурын бүс нутагт дулаан цахилгаан хосолсон станц бол хувийн эрхлэл бол баригдах боломжтой байна гэж үзэж байна. Тэгвэл эн чинь мэдээж Монгол улсын хэмжээнд төвийн эрчим хүч бол нэлээд дутагдж байгаа. Бид нар бөөрөлжүүд Баянгийн бөөрөлжүүдийн одоо цаашлаад ингээ өрөвтгсөөр байгаад энэ жил 150 цаашлаад 600 Баянгийн 660 мегаватт орсон ч гэсэн энэ төвийн бүс нутагт бол цахилгаан эрчим хүч бол дутагдахаар байж байгаа. Ийм учраас цаашид эдийн засгийн өсөлт тэлэлтэд хангахын тулд энэ Багнуур дээр бол дулаан цахилгаан хоссон станцууд хийвэл бол цохимжтой хувийн эрхлүүд бол хийх сонирхолтой байгаа гэдэг бол дүгнэлтэнд хүрж байна. Энийг бол цаашаа хөгжүүлээд энэ ондоо шийдвэрлээд 2026 онд бол хийгдээд яваа гэсэн юм сонирхолтой байж байна. Даваа суун дарга энэ дээр хамгийн зөв хэлбэр. Тэгэхээр энэ дээр бол бидний зүгээс бол ямар тасан нийслэлийн цэвэр бол хүсэлтэй бас тань. Тэгээ яаралтай уулзалтуудыг саяхан хэдэн зохион байгуулахад бол бидний зүгээс бол итгэх санаачлагтай оролцсон. Ер нь бол ойрын хугацаанд энэ төсөл бүрэн хэрэгжихэд бол яарч төр хувийн эрхлэлийн түншлэлээр л явахаас арга байхгүй. Тэрнээс зөвхөн одоо улсын төсөв гэдэг юм орон нутгийн төсвөр асуудлыг шийднэ гэвэл их удаашрна шүү дээ. Тэгэхээр энийг одоо ямар тасан таны гаргасан яг энэ сандлын дагуу бидэрсэн ламсрын инженер бид нар бас ярилцаад саналуудаа ойрын хугацаанд бас танил өгөөд явуулъя. Бид нар бас Монгол улсын хэмжээнд гэж ярихад төр үеийн түншлэлийн тухай хууль байж байгаа олон улстай PPP гэж ярьдаг. Public Private Partnership буюу төр бол менежмент хий, хувийн бишэд мөнгө гараад өөрөө одоо 25-30 жил хэрэгжүүлээд ашгаа хүртээд явъя гэдэг нь бол одоо манай Монгол шиг хөгжиж буй эдийн засгт бол маш тохиромжтой. Дээрээс нь Улаанбаатар хотын төвжирлийг бууруулах гэр ороо агаарын бохирдлыг бууруулж төвжирлийг бууруулах тухай хуулиар сонгон шалгаруултуудыг хийх боломжтой байж байгаа. Улаанбаатар хотод одоо орон сууц дахин одоо төлөвлөлтийн төслүүд бол энэ төсөл арга хэмжээгээр хэрэгжээд амжилттай 30-35 төсөл хэрэгжээж явж байгаа. Тэгэхээр энэ бас хуулийн хэмжээнд бид нар хувийн хвшлэрээ айл болох хийлгүүлээд ингэж явахаар энэ бол төсөл хөтөлбөрлөө орё гэдэг ийм шийдэлтэй байж байна. Тэгээд бас иргэдтэй гэж нэгэнд хэлэхэд манай энэ дулааны эрчим хүч, усны, хог нийтийн аж ахуйн салбарууд бол ингээд эдийн засгийн хувьд ингээд буруу байрлалд орчоод байгаа. Өөрийн өртгөө нөхөж чадхааргүй болчиход байгаа. Тэгэхээр энэ одоо суур дэд үтцийн салбаруудынхаа бид нар тарифын асуудлыг шийдлэх асуудлыг бол цаашид ярих хийх хэрэгтэй. Ингэж бид нар өнөөдөр эрүүл, цэвэр агаартай, аюулгүй юм хотод амьдрах ийм жишгтэй байдаг. Дэлхийн жишг нөр Австрали, Америк, тийм ээ, Европын орнууд, Япон, Солонгос гэх. Тэгэхээр бид нар энэ дээр бас энэ суур дэд үтцийн салбаруудын бас тарифын шинжилгээ ажлуудыг бол цаашид үе шаттай хийх. Тэгжиж энэ манай салбарууд маань ингэж одоо өвлийн бэлэн байдлыг хангаж, эрүүл аюулгүй орчинд иргэдээ дулаан цахилгаанаар хангаж, агаарын бохирдлыг сайхан хотод бид нар амьдрнаа гэдэг энэ зөв жишгэлэг орох хэрэгтэй. Харин нийгмийн салбарууд хувийн хвшлүүд бие даагаад авч явах боломжтой. Үйлчилгээний салбарууд бол зах зээлийн зарчмаараа өөрсдөө бие даагаад менежментээ хийгээд ингэж явах шаардлагатай байна. Энэ байдалд энэ салбаруудад бол хөрөнгө оруулалт хийхгүй, хувийн хвшлийн менежментээр өөрсдөө явах хэрэгтэй гэдгийг бол бас аль биесээр ингээд даваа суран засаг дарагтаа болон дүүргийн хөрөнгө оруулалтын газартаас өргөжүүлээд саналуудыг бол 26 оны төсөлд бол тэг тусгая гэж явж байна. За энэ үргээд лайваа дуусгач. Багнуурчуудаа бас баярлалаа гэж хэлье.
За